Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг хамгаалах төр байр бол 2014 онд өнгөрсөн оны 4-р сард албан ёсоор байгуулагдаад ашиглалтанд орж исэн. Тэгвэл энэ хугацаанд ерөөдөө 338 гэр бүлийн 537 иргэнийг бол хамгаалтанд авч үйл ажиллагаагаа явуулсан юм байна. Ерөөдөө хуулиараа бол дээдл нь 3 хоног байх ёстой гэдэг юм байна. Тэгээд 3 хоног байрлуулад асран хамгаалагч болоод харгалзан дэмжигчд нь хүргэж өгч ирсэн юм байна. Хүүхдүүдийн хувьд гэвэл 2015 он гарсаар энэ хугацаанд нийтдээ бол 67 хүүхэд энд ирсэн юм байна. Хараа хяналтгүй болоод тэнмэл тийм хүүхдүүд ирсэн. Тэгээд ерөөхдөө дээдл нь 6 хоног байрлуулж агаад асран хамгаалагчт нь за дээрэс нь бол хүүхэд сургалт хүмүүжлийн цогцлборуудаас хүргэж өгсөн гэдсэн мэдээлэл өгч байна. Өнгөрсөн онд гэр бүлийн хүчирхийллийн улмаас төр хамгаалах байранд ирсэн ч эргээд гэр рүүгээ явах хүсэлт гаргадаг олон иргэн байсан гэх мэдээллийг Улаанбаатар хотын цагдаагийн газраас өгч байна. Энэ жил гэхэд өмнө нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас төр хамгаалах байранд ирж байсан 4 хүн дахин хүчирхийлэлд өртөөд эргээд ирсэн байх жишээтэй. Нэг удаад хүчирхийллээс сэрэмжлэн хамгаалах байранд байрлуулад өнгөрөх бус дараагийн удаад хүчирхийлэл гарахгүй байх нөхцөлийг бүрдүүлэхийн чухал гэдгийг хаана хэлдэг. Энэ тал дээр харин цагдаагийн байгууллага хэрхэн анхаардаг вэ? За одоо тухайн хэсгийн байцаагч нар гэхэд удаадараа арх ууж эрүүлжүүлэгдсэн, баривчлагдсан, албадын эмчилгээнд хамрагдсан хүмүүсийн тоо баримт бол байж байгаа. За хорооны хамтарсан багийн хяналтанд манайхаар үйлчлүүлсэн иргэдийн нэг хүчирхийлэл үйлдэгчийн талаарх мэдээллийг бид нэр явуулдаг. За энэ дээр манаас хамтарсан баг маань дахин тухайн эмэгтэйд тухайн хохирогчд дахин гэр бүлийн хүчирхийлэлд өртөж хохирохоос нь хамгаалах зорилгоор бид нэр хамтарсан баг руу мэдэгдэж явуулдаг. За энэ дээр хамтарсан баг маань цагдаагаараа дамжуулаад, өрхийн хэмжээгээр дамжуулаад нийгмийн ажилтнууд манаас дахин гэр бүлийн хүчирхийлэл үлдэгдэх гэсэн урьдчилан сэргийлэх ажлыг бас тухайн хүн дээр тухайлсан арга хэмжээг бол зохион явуулдаг. Тэгвэл төр хамгаалах байранд ирсэн нийт иргэдийн 70 гаруй хувь нь хүүхэд байгаамаа. Тухайлбал 500 гаруй иргэдийн 360 нь хүүхэд гэх мэдээллийг өгсөн. Хүүхдүүдийн хувьд ихэнхдээ амьдралын баталгаажих төвшнгөөс доогуур эцэг гэх нь архитан согтурдгаас гэрээсээ дайжсан эсвэл өөрийн хүсэлтээр болон гэр бүлийнхний шахалтаар ажил хөдөлмөр эрхлэхээс аргагүй төрсэн хүүхдүүд ихэнхдээ төр хамгаалах байранд ирж байгаа маа. Эдгээр хүүхдүүдийн ихэнх хувийг нь асран хамгаалагч руу илгээсэн гэх мэдээллийг өгсөн. Мөн хүүхэд сургалт хүмүүжлийн тусгай цогцлборт өгөх зэргээр ажилдаг гэв. Хүүхдийн гэр бүл хүүхд хөгжлийн төв байгаа та бүхэн мэдж байгаа тийм хүүхдийн төлөө үндэсний газар байгаа. Энэ маань өнөөдөр бүх 9 дүүрэгт хүүхд хөгжлийн төвтэй болсон. Тий. Тэгээд энэ төв маань болохоор яг ажлын 8 цагт төөрсөн, хаягдсан хараа хяналтгүй хүүхдүүдийг ингэж авч байршуулад тэгээд бусад байгууллагуудад холбогдох газрууд нь хөргөж өгдөг, аав ээжт нь хаягийн тогтоодог хөргөж өгдөг энэ холбон зуршлах ажиллагааг зохион байгуулж байгаа. Тэгээд энэ дээр цагдаагийн байгууллага яг гэмтэрэг зөрчил үйлдэгдсэн бол хүүхдийн эрх ашиг хохирсон бол яг энэ дээр хууль дүрм журмынхаа дагуу тодорхой хэмжээгээр оролцоод хамтраад ажиллаа явуулж байгаа. Нэгэнт гэр бүлийн хүчирхийлэл улмаас хохирч төр хамгаалах байранд ирэх иргэдийн талаас илүү хувь нь хүүхэд байгаа учраас тэдэнд тусгаалan зориулсан хамгаалах байрыг цагдаагийн байгууллага хүүхдийн төлөө төвийнхээ хамтын ажиллагааны хүрээнд гаргахаар хэлцэж байгаа юм. Энэ ажил ямар шатанд явж байгаа вэ? Ер нь бол хүүхдийн төлөө үндэсний газар нийслэлийн хүүхд гэр бүл хөгжлийн төвүүдээс энэ хараа хяналтгүй болсон хүүхдийг байршуулах энэ байрыг бий болгох талаар яаралтай бол арга хэмжээ утгагүй бол авч эхэлж байгаа. Энэ байр бол утгагүй байгуулагдана. Тэгэхээр өнөөдөр бид нар хараа хяналтгүй болсон хүүхдүүдийг цагдаагийн байгууллага тийм ээ ерөн сурвалжлагч байгаа ч гэдэг юм уу төөрсөн ч гэдэг юм энэ хүүхдүүдийн мэдээллийг бол цагдаагийн байгууллага хуулийн заасныхаа дагуу хүлээж авч 2015 он гарсаар төр хамгаалах байранд 67 хүүхэд иржээ. Эдгээрийн 59 нь эрэгтэй, 8 нь эмэгтэй. Хамгаалах байранд ирсэн хүүхдүүдийн 18-ыг гэр бүл хөгжлийн төвд хүлээлт өгсөн, харин 32-ыг нь асран хамгаалагчид нь хүлээлт өгсөн байна. 17 хүүхдийг сургалт хүмүүжлийн тусгай цогцлборт аваадсан гэх мэт байна.